Өнөөдрийн байдлаар Төв аймагт хөдөлмөрийн насны 32 мянган хүн амьдарч байгаагийн дийлэн хувь нь жижиг дунд үйлдвэр үйлчлэгээр эхэлдэг. Гэвч эдгээр хүмүүст мэдээлэл дутмаг байгаагаас төрөөс олгодог зээлд хамрагдаж чаддаггүй. Энэ асуудлыг шийдвэрлэж зээлийн батлан даалтын сан орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна. Одоогоор зээлийн батлан даалтын санд баялаг үтээгчдийг батлан даалтай зээлээр дэмжих 50 тэрбумын нөөц боломж бий. Орон нутагт байгаа жижиг дунд үйлдвэр бизнес эрхлэгчид маань нэгдүгürt бол мэдээлэл байна. Хоёрдугаарт бол яг батлан даалтын мөн чанарыг одоо сайн ойлгохгүй. За дээр нь арилжааны банкн дээр ямар бэлтгэл хангаж очих хэвээр, юу мэдэж очих хэвээр, ямар юм бүрдүүлж очих хэвээр гэдэг талаар мэдээлэл муутай байдаг учраас энээсээ хамаарат бол батлан даалтын ийм төсөл хөтөлбөрт бол хэрэгжүүлэх ийм боломжгүй болж байгаа юм. Төв аймаг бол баялаг үтээгчтэй бол байнга анхаарал халамж тавьдаг аймагуудын нэг. Ягаад гэх юм бол манай баялаг үтээгчдийг дэмжих холбоо дотоод хичээлдээ зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд нь оролцож байна. За Төв аймаг бол Монгол улсын хэмжээнд баялаг үтээж байгаа газар тариалан хөдөө аж ахуй мөн одоо сүүлийн үед 1 тэрбумод үндэсний хөдөлгөөн гэх мэт олон ажилд одоо сүүчээд олсож байгаа. Маш их олон баялаг үтээгчтэй ийм онцгой аймаг юм аа. Та бүхэн маань эх оны төсөв дээр орон нутгаасаа их бага хэмжээгээр төсөв тавьж болно 500 сая төгрөг ч юм уу. Ингээд энийг бид нартай хамтраа зээл олголтоо хийгээд зөвхөн Төв аймгийнхаа аж ахуйн нэгжүүдэд олгоод явах юм бол бас дэмтэй шүү. Тэгээд тэр нь өөрөө эргээд орон нутгийн чинь нөгөө татвар, нийгмийн даатгал, ажилгүйдэл, ядуур гэдэг олон асуудлууд дээр нөгөө дэм болоод явдаг. Газар зүйн байршлын хувьд дэд үтцийн хувьд нийслэл Улаанбаатар хотод хамгийн ойрхон аймаг байгаа юм л да. Тийм учраас бид Төв аймгийнхаа үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод одоо борлуулахад нь дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, зарим төрлийн одоо бараа бүтээгдэхүүн үйлчлэгээнийг олон улсын зах зээлд гаргахад нь бас дэмжлэг үзүүлэх, тэдэнд одоо туршлагаа хуваалцах, зарим талын санал зөвлөмжийг өгөх, хамтарч ажиллах энэ боломжуудыг эрэлхийлж өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийг батлан даалтай зээлээр дэмжих нь өдөрлөг хэлэлцүүлээр үргэлжилж орон нутгийн жүдөө эрхлэгчдийн төлөөллөөс санал гомдлоо хэлсэн юм а. Тус аймагт газар тариалан хөдөө аж ахуйн баялаг бүтээгчид зонхилдог бөгөөд энэ салбарт зээл авах хүндрэлтэй байдаг байна. Өнөөдөр монголчууд маш их хор татвараар өгдөг юм. Тарьж байгаа ногоогоо хороор цацаад хордуулчихж байна. Би органик юм бүтээх гээд байгаа хүн. Тэгээд дандаа жимс ногоо сүү цагаан эдэг нөгөө эрүүл байх хүнс талаасаа юм бичиж өгдөг бол хүнсийн технологичоор хүнсээр хүнийг ангаад юм аа. Тэгээд нөгөөдөө хийх гэхээр мөнгө цаасан ч надад олдгүй юм. Тэгээд маш их төрийн дагамж. Жижиг үйлдвэр дээр байгаа бид хоёр ярьсан шүү дээ энэ айгу өндөрлөлтэй Улаанбаатар дээр ахаар нь урамшуулт нь оруулдаг байл шүү. Тэгэхээр жижиг үйлдвэрч өгчихгүй байгаа шүү. Жижиг үйлдвэр өгчихгүй гэдэг чинь нөгөө бидний идэх гээд байгаа мах суу энэ бүтээгдэхүүнд чинь нөлөөлж байгаа шүү. Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд болон бусад оролцогчид дээрх асуудлуудад хариулт өгч зарим хүмүүсийн асуудлыг газар дээр нь шийдвэрлсэн нь өнөөдрийн үйл ажиллагааг үр дүнтэй болголоо. Тиймээс цаашид бусад аймаг орон нутгуудад тус арга хэмжээг зохион байгуулах юм а.